За сайн байцгаана уу. Prince 360 Street Club-ийн техник шинжиж арилж ирж зөргөө байна. За бүгдэнд өөрөө мэд. За шинэ 7 хоногийнхаа анализ зэрэг хэвлээ. Ярих юм ихтэй. За хэдүүлэнгийнх нь хувьд алтбал дэш гэмэд зэрэг яваад өгсөн тий. За тэгэхээр тэр үеийн зураглал ерөөдөө яг ямар байдалтай ямар зураглал байсан хэвлээ. Дийлэрээс ч юм уу эсвэл мотлоос ирчиж болно. За тэгэхээр ерөнхий зураг ямар шүү байсан бэ гэхээр хэдүүлэнгийнх нь хамгийн жижиг зураг ихсэж татагдсан зураг. За энэ зураг нь өөрөө ерөнхий юу илэрхийлж байгаа. 61.8 инчний хатгаа хавчаад хэллэлийн хөдөлгөөн 38-аас үссэн. Замдаа ерөнхий үр нэмэлт тохилт байхгүйгээр дэш гараад ирсэн гэж байна. За ерөнхий хэдүүлэнгийнх нь хувьд бол ямар байдалтай байгаа вэ гэхээр одоо жишээлбэл 38-аас түшийл 14 дахь төсөстэй. 38-аас төсөстэй. Төрүүлж баримтлана. За энэ байдлын хувьд бол хэдүүлэнгийнх нь хувьд 14 хэсэг гэдэг сэтэртгийн үед сэтэрсэн. Дээшээ ганц байгаа боломжит хэсэг нь өөрөө 38.2 буюу 3705 гэсэн ашиглалтай. Тэгэхээр энэ хэсгийг хэдүүлээ заавал анхаарч ажиглаж байна. За тэгвэл зургийг мэдээж нэг хэсгэр томруулах юм бол хэдүүлэнгийнх нь хувьд нөхөр өөрөө 14-ийг мөн найдал сэтэлсэн. Гэхдээ энэ чинь 23-ын шалгалттай гэж авч үзээд энэ чинь наан байгаа 3654 гэсэн ашиг хэдүүлээ заавал анхаарч ажиглах байх. Өстой болчиход байгаа. Хэдүүлээ бол анзаарч байгаа байх. За хэдүүлэнгийнх нь хувьд за бүр том зургаараа ерөнхий байдал өшрөө яригдчихэж байгаа юм. 38.2-ийн хөдөлгөөн эрдгээр ирсэн. Тэгэд мэдээж шалгалт өөрөө 23.6 гэдэг хөдөлгөөн 14 шалгалт. Тэгэхээр энэ чинь стигийн төсөлтэй ерөөдөө бол хитсэн гэж хэлж болохоор яг гэвэл энэ гапны эсвэлтэй энэ хэсэгт 50 төрсөн ерөнхий хяналтын зэрэг байлт гэвэл хэлсэн гэж. За тэгэхээр 14-ийн шалгалт өөрөө ерөнхийдөө бол одоогийн байдлаар 3632 хэсэгтэй байгаа. Энэ цэгийг хэдүүлээ заавалчгүй ажиглаж анхаарч харах хэрэгтэй болж байна. Том цагийг хэдүүлэнгийнх нь мартаад яваад байсан. Хэдүүлэнгийнх нь хамгийн том алдаа болж ирж байгаа гэсэн. За тэгвэл хэдүүлэнгийнх нь хувьд энэ ч байгаа зургийн үцэс гэх юм бол энэ хэсэг дээр татсан байгаа зургаар бол зураг өөрөө 50-с хэлбэлгээ авсан. Энд чи 38.2 ялуу удаа ирж зөгсөн. Энэ чи болохоор гурвалжингийн нэг хэсэг үүссэн гэж хэлүүлээ бол ярьж байсан. За одоо жишээл гурвалжингийн хэсэг энэ чинь сэглээд ингэж явсан гэж. За чүж байгаа илүүтэй гэсэн тийм ээ. За тэгвэл энэ хэсэг ингээ бүрдцээ. За дараагийн мэдээж хэдүүлэнгийнх нь 138.2 буюу 3644 42 гэсэн ханшны хооронд дээд ихний үзүр тогтолцоо харж ажиллаж байгаа гэсэн үг. Тэгвэл биштэй хэдүүлэнгийнх хувьд 150 гэдэг хөдөлгөөн илүүтэйгээр 3700 гэсэн ханш руу орж хүн багт өндөртэй гэж хэлдэг. Ерөнхий хэдүүлэнгийнх гол анхаарах ёстой хоёр ханш 3600 32-с 44-ийн хооронд 3690-с 700-ийн хооронд гэсэн хоёр ашиг хэдүүлээ одоогийн байдлаар тогтоогоод байгаа. Энэ хэсгийг хэдүүлээ заавалчгүй харж ажиглах хэрэгтэй. За тэгвэл энэ хэсэг дээр ийм байгаа юм байна. За зургийг хэдүүлээ мэдээж жижиг цаг руу илүү түлхэж харах юм бол за 4 цагийн байдлаар нөхцөл байдлыг ямар шиг харагдаж байгаа бэ гэдэг байдлаас илүүдэх харвал нөхцөл байдлыг мэдээж энэ хэсгээс илүүдэх үү техник шинжилгээ авч харах хэрэгтэй байна. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь байдлаар 200-ийн ханшил гэж хэлж байгаа. 200-ийн ханшил 3608 гэсэн ханшил байсан юм байна. Дээрээс ерөнхий тохиолд авсан. Дээшгээ 76 гэдэг тохиолдсон. Нөхөр өөрөө хэрвээ 200-ийн шугамар ярих юм бол 223.6 тэр дараагийн хөдөлгөөний тохиолд орж ирэх ёстой гэж хэдүүлээ харж байна. Тэгэхээр ялгаагүй 3649 гэсэн ханшин дээр орж ирж байгаа гэдэг хэлж харж байна. За зургийн байдлаар бол хэдүүлэнгээ
зургуул ерөнхийдөө бол алдаагүй гэж одоогийн байдлаар хэлж болох. Тэгэхээр 3640-50 гэсэн хань шиг хэдүүлээ заавалж хэлж байгаа юм. Зургийг нэг цагийн байдлаар хэдүүлээ өнгөцгөн дүгнэвэл за мэдээж зургийг хитлээд жижиг хэсгээс төлөвлөх. Харах уу? За том хэсгээс төлөвлөх харцгаа юм билээ. За том хэсэг гэдэг нь энэ хэсгийн үзүүр хооронд явж байгаа мэдээж хамгийн том сэтгэлийн хөдөлгөөнүүдийг ерөөхдөө бол дурдж харж байгаа гэсэн. За ерөнхий нөхцөл байдал бол энэ чинь 23.6-гийн төгөлд хамгийн сүүлийн удаагаар хийгдсэн. Тэгээд дээдлийн үзүүрийг нь ерөөхдөө бол 3640 гэж ерөөхдөө бол харагдаж байгаа. За тэгэхээр энэ хэсгийг хэдүүлээ заавалч ажиллаж харах ёстой. 23.6-аас төгөлд авсан, тгээс төгөлд авсан. Дараагийн үзүүр заавалч 3642 байх ёстой. Энэ хэсгээс мэдээж сэтгэл үргэлжилж хэлбэл хэдүүлэнгийнх мэдээж дээшгээ харах 3700 гэсэн гэж бол мэдээж ойлгомжтой болж гарч ирнэ. За тэгэнгүүт зургийг энэ хэсгийн жижиг байдлаар нийлүүлэх байх юм бол доотлын хөдөлгөөн өөрөө 38.2-оос ирэх бол дутуу тохиолдол авсан гэж байна. За тэгэнгүүт 23 тэгин шалгалтыг авсан. 23-ын байр руу байлж байгаа. Дээшгээ дахиж явах 3658 гэсэн жишээ гарч ирж байна. За тэгвэл энэ хэсгийг хэдүүлээ заавалж анзаарч ажиллаж харах шаардлагатай болно. Илүү жижиг цагийнхан зургаар гэж харах юм бол 30 минутын байдал руу шилжиж. 30 минутын байдал руу шилжихэд бол энэ хэсгийг мэдээж 61.8 буюу дунд хөдөлгөөний илүү гэж харж байна. Одоогийн байдлаар бол зургийн өвдөлтийн хандлт орж иж байгаа гэсэн байдалд харагдаж байгаа гэсэн үг. Харин энэ хэсгийг сэтгэхгүй гэдгийг харж байгаад хэдүүлэнгийнх дараачийн нөхцөл байдлын ханш бол орж ирэх ёстой. За тэгэхээр дараачийн нөхцөл байдлын ханш гэж ярихаас илүүтэйгээр энэ жижиг хэсэгт яг ямар төвшин болоод байгаа бэ гэдгийг харцгаая. За энэ хэсгийн үзүүрийг заавалч хэдүүлээ нэг шалгаж үзэх шаардлагатай байна. За тэгвэл энэ хэсэг дээр 161.1 буюу ерөнхий тохиолдол бол орж ирдэг ороод ирсэн. За мэдээж шалгалтын хувьд бол гэхдээ энэ 161.8 чи өөрөө доош буцаалтын хөдөлгөөнөөр 138.2 буюу энэ евро руу орж ирээд 3603 гэсэн евро руу орж ирээд буцаагаад өсөлтөөр хичээлд шилжиж болно. Харин энэ хэсэг уналт орж ирээд энэ хэсэг сэтэрх юм бол хэдүүлээ өршөөлөн доош харах боломжтой болж эхэлнэ гэсэн үг. За тэгвэл энэ хэсэг дээр хэдүүлээ мэдээж энэ доотлоос дээшээгээ илүү үзэх хэрэгтэй. Энэ илүүгийн хөдөлгөөн бол хэдүүлэнгийнх хувьд 23.6-ийн шилжилт байсан байна. Энэ 23.6 дээр илүү их хийцэн. За тэгвэл нөхцөл байдлын чинээс ерөөхдөө бол эхний хандлт орж ирээд ерөөхдөө авч ханж байгаа гэж анхаарал маш том анхаарал болж орж ирж байна. Ерөнхий хэдүүлэнгийнх нь баачлаа. Гэхдээ энэ шинээс 14 шалгалт авсан учраас хэдүүлээ заавалч дээшгээ эхний ээлжлэг зэрэг буюу 3642 33 гэсэн шүү байлгах шаардлагатай болж ирнэ гэсэн. Тэгэхээр 14-ийг мэдээж зохилтоо авсан энэ хэсгийг сэтлэх юм бол жижиг цагаараа мэдээж 3643 32 33 гэсэн аншид руу заавалч байлгах шаардлагатай болж эхэлнэ гэсэн. За тэгэхээр 23-ын мэдээж шалгацсан учраас дээшгээ 50-ын шалгалтын хөдөлгөөн бас орж ирэх боломжтой гэж хэдүүлээ үзээ. Дээдлийн ханшин дээр тавьбал дээдлийн ханшин дээр тавих юм бол 50-ын хөдөлгөөн ерөнхий байдлаараа 44 45 гэсэн аншиг ерөнхийд бол одоогийн байдлаар зааж байгаа гэсэн. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан энэ хэсгийг заавалж анхаарч ажиглаж харах шаардлагатай болчиход байна гэсэн үг. За тэгвэл жижиг цагийнхан мэдээж 5 минутын байдлаар яаж явж байгаа юм бэ гэдгийг бас болж байна. Дээдлийн энэ хэсгийг бутан хандлтын хэсэг бол биш гэж хараад байгаа тийм ээ. За тэгвэл энэ хэсгийн зурагчлал эхний ээлжинд энэ хоёрын хооронд ёстой энэ хоёрын хооронд ёстой. Тэмчээ 200-ийн шалгалтын хөдөлгөөн явчаад энэ чи 186-ийн шалгалтын хөдөлгөөн явцсан байдаг. 161.8 ирсэн 86-г одоогоор ерөөхдөө сэтгэхгүй юу гэдэг дээр л ерөөхдөө бол хамаарч байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ алтан дээр бол ойрын хугацаанд хэрэгтэй хэсгийг бүрэн дуусгах эхний ээлжиндээ харуул илүүдэх үү гэж бодож байна. За тэгвэл ойлын хувьд хэдүүлээ.
За. За интернет засраад буцаад орж ирж байгаа шиг байна да. За хэдүүлэнгийнхэн хувьд чи энэ хэсгийн зураг яригдсан байгаа даа тийм. Аюул гэж. За. За тэгээд далтны үед бол ерөөдөө тийм байдалтай байгаа. За мэдээж доошоо шалгалтаа авсан учраас хэдүүлээ айгаад ах шаардлага бол одоогийн байдлаар байхгүй. Хэдүүлэнгийнх нь хувьд гол харах хэвээр ганц зураг нь өөрөө юу байгаа вэ гэхээр энэ хэсгийн эхний ээлжинд ямар ч байсан харна. Энэ дээр 161.8 сэтгэлгүй үгүй юу гэдгийг хэдүүлээ ирэхэд хамгийн төрөнд тулах харна. Тэгээд дээшгээ мэдээж 3644 45. За доороо бол 32 34 гэсэн ханшнууд бол байгаа. Тэгэхээр хэдүүл алтны хувьд бол одоогийн байдлаар тэгсэн онцлогдох шаардлага байна. Тийм мэдээж ойлын хувьд бол яг ямар байгаа юм бэ гэдгийг харчих. За ойлын хувьд бол мэдээж доор хандлтын хөдөлгөөн хийцэн байдгаар хийцэн байсан. За дээшгээ мэдээж хэдүүлэнгийнх нь яриадсан жамтаг гэсэн үзэрлэг бол ороод ирсэн юм байна. За тэгэхээр том зургийнхан байдлаар ямар байдалтай байгаа бэ гэхээр нөхөр өөрөө 23.6-гийн хөдөлгөөнд бидгийг хийцэн 94.5-ын доор шалгалттай 100 94.5-100-гийн шалгалттай ерөнхий 61.8 хэдүүлэнгийнхэн дараагийнхан байвал 64.25 гэсэн. Мэдээж зургийг хэдүүлээ нэг засварлна. Энэ хэсгүүдийг устгаа зургийн нэг засварлна. За тэгээд ирэх юм бол хэдүүлэнгийнхэн бол мэдээж 61.8 50 94.5. Одоо энэ 61-ийн хэсэг ерөөхдөө бол хэдүүлэнгийнхэн сэтэрхүү юу гэдэг асуудал ерөөхдөө одоогийн байдлаар яригдчихэж байгаа. За тэгээ мэдээж хэрвээ энэ дэш стрит ороод ирэх юм бол хэдүүлэнгийнхэн дараагийн байвал мэдээж 64 энэ хэсгийг хэдүүлээ хичээл. За аль хэсэг аль талаас нь ерөөхдөө бол энчнээс хэдүүлээ ерөөхдөө бол төвшөлж өгсөн. Нөгөө талдаа зураг нэг цагийн энэ диоролыг ерөөхдөө ямар байдалтай байх вэ? Ерөөхдөө бол анхаарал татуулж байгаа юм. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд өөрөө ойл бол өөрөө 38.2 гэсэн зэг дээр очиод байгаа. За гол дунд хугарлыг хэдүүлээ 50 дээр хийх ёстой гэж хамгаалж болж байна. Үгийн хэсэг дээр. За энэ хэсэг дээр 63-76 гэдэг хэсгээс ерхий дунд хугарал яваад диоролын хэсэг өөрөө 23 байх уу эсвэл 14 байх хугарлыг хэдүүлээ харъя. 50-аас 38-аас. За хэрвээ 50-аас хугарал орж ирэх юм бол өөрөө 38 23 14 гэсэн 3 цагийн ёроолыг хэдүүлэх гаргаад авсан байна. 63.1 дээрээс нь 62.5 62.09 ёроолуудыг гаргаад авсан байна. За тэгээ мэдээж дэшгээ гарч ирвэл хэдүүлэнгээ хувьд 64.9 ашиглах хэвээрээ таглалттай ч үзлээ. За мэдээж 64 гэсэн цэгээс орж ирэх юм бол хэдүүлэнгээ 50 дахиад нэг юм шалгалтын бай болж үүссэн. Дахиж шалгаад дахиж сэтгэлгүй үгүй юу гэдгийг хэлэхэд бол анхаарч ажиглаж харна. Энэ дэшгээ сэтэлж харж ирэх юм бол хэдүүлээ хамгийн ойлын хувьд дээд үзүр гэвэл энэ хоёр л хэсэг байгаа. За 64.95 тэгээд 65.41 гэсэн 2 цаг байна. Тэгэхээр макс гэж үзэх юм бол тэгэхээр хэдүүлээ энэ байр руу байлгын тулд энэ 7 ерхэд бол боломжтой юм явна гэж үзнэ. За ерхэдээ ингэ болж байна да. За мэдээж нэмэлтээр хэдүүлээ долларын индексийг нэмж хардаг. За долларын индексийг нэмээд харцгаая. Ерхий ямар байдалтай яаж үж юм бэ?
Буцгаая. За тэгээд хэвлэлийн график чи заавал байх байсан тий. За доллар индекс өөрөө ерөнхий шалгалтаа бол хийгээд доош ондгоо ороод ирсэн тийм ээ. За тэгээд 300-ийн хашиг шалгаж яваа гэж хэлэхэд бол баг боломжийн. За доллар индексийг бол хэдүүлээ дээшлийн түвшин дээр бол шалгаад үлдээ чинь. За нөхцөл байдал өөрөө ямар талтай яваад вэ? Нийсэг заавалчгүй ажиглаж хараад энэ 138 буюу эхний цагийн хандлт ороод ирсэн. Шалтгаан нь өөрөө 60.8 шалгалт илүүгийн 138 болсон гэсэн. За тэгвэл дараагийн ээлжний шалгалт энэ чи 100-ийн шалгалт орж ирсэн бол 23 гэдэг энэ хэсэг зэрэг ханж байгаа юм. За тэгвэл энэ байдлаас нөхөр өөрөө удаан хэрээд ирэх юм бол нөхцөл байдал нөгөө талдаа буруу. Нөгөө талдаа нөхцөл байдал жоохон эвгүй гэж хэлж байна. За ерөнхийдөө бол хэдүүлэн гашны хувьд яг яаж ирсэн бэ? Доллар индекс гар хавцсан болттой шүү дээ. Нэг тийм жоохон шокны ч юм уу эсвэл нэг тийм гэс орж ирсэн өдрөөнүүд ороод ирсэн учраас хэдүүлээ айгаад авах шаардлагатай. Одоо бол ягаад гэвэл том цум хийдэг хөдөлгөөнүүд ерөнхий ихний байдлаар бол хийцэн. За тэгвэл талтаа бол хэдүүлэн гахнаар долларын индексийн хувьд нөхөр өөрөө доор 123 дэж 100-аар шалгалт авсан 114 шалгалт авсан. Тэгэж 38-ын цэгийг дахиж шалгаж орж ирэх үү? Эсвэл дараагийн ээлжний цэг буюу 150 гэсэн шинэ хоёр бол ихэд хийхүүлэх бол том анхаарал болж үлдэж байна. За тэгэхээр ёроолны хэсэг рүү 95 98 эсвэл 94 76 зүйл байна. Харин нөгөө талдаа энэ хэсгийн хэрэглэлтийн цэг дээшгээ сэтэрч гарч ирвэл хэдүүлэнгийнх нь хувьд долларын индекс өөрөө дээшээ макс та гэж үзүүл. 76-аас хойш руу ерөөхдөө орж ирэх боломжтой гэж хэлвэл бас харж болно. За энэ хэсэг рүү орж ирэх боломжтой гэж хэлвэл харж болно гэсэн. За тэгээд үргэлжлүүлээд хэдүүлээ чин за энэ хэсгээс ерөөдөө бол харагдал хэдүүлээ зургийнхын нийлүүлэлхэн мөшгөөд явчин. За энэ 7 хоногт энэ хөдөлгөөнүүд ерөөдөө бол явчихна гэдэгт бол ерөөдөө бол итгэлтэй байна. За хэдүүлээ алтаа ярьсан, ойлоо ярьсан. За тэгээд мэдээж доллар индекс. За хэдүүлэнд нь бол зургийн хөдөлгөөн иймэрхүү байна. За тэгээд дараагийн ээлжний мэдээж хийх ёстой зүйл хэдүүлэнгийнх нь хувьд гэвэл мэдээж мэдээгээ авна. За энийг нэг рефрешж. За 7 хоногийн нэгт буюу мэдээж хамгийн мэдээгүй байдгаараа алдчихдаг хэдүүлийн өнөөдөр үл 50 байдалтай байна. Өөрөдөө шиг тийм юм мэдээд байна. За тэгэнгүүт 2 дахь өдрөөс Chinese yuan дээр new loans нэ. За ерөнхийдөө бол шинэ зэлийн дэлгүүд орж ирэх нь. За тэгээд Швейцар франк дээр CNB chairman үг хэлэх нь байна. За тэгэнгүүт 3 дахь өдөр Хятадын эдийн засаг дээр мэдээж инфляци мэд орж ирэх. CPI, PPI хоёулаа ерөнхий жилийн тайлбар гарч ирэх юм байна. За тэгэнгүүт USD дээр core PPI ерөнхийдөө бол гарч ирнэ. Дэлгэл хэдүүлэн гэх байна. За мэдээж core PPI бол мэдээж маш том зөрүүтэй гарч ирнэ. Харин зүгээр энгийн PPI бас ер нь их том зөрүүтэй гарч ирнэ гэсэн хоёр үедээ байгаа юм байна. За 3 дахь эхлүүлээд хэдүүлэн гэх маш тийм өндөр судалгаанууд орж ирэх магадлал өндөртэй болж орж ирж байна. Тэгэхээр хэдүүлээ энийг анхаарах нэ. За тэгээд 4 дахь өдөр гэх юм бол евродрын мэдээж main refinancing rate, за monetary policy statement. За тэгээд араас нь дагуулдаг core CPI. За энэ удаагийн болохоор PPI-ийн CPI-с төрүүлж гарч ирж байгаа юм байна. За тэгээд core PPI за мэдээж сарын тайлан гарч ирнэ. За тэгээд энэ сарын тайлан гарч ирээд өмнөх сарын тайлан гарч ирээд тэгээд жилийн тайлан гарч ирээд ажилгүйдлийн хэмжлэх юм байна. За тэгээд ECB press conference гэсэн. Мэдээж явах тулсах юм байна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсгүүдийг мэдээж 4 дахь өдөр анзаарах нь байна. 5 дахь өдөр болохоор GDP ерөнхийдөө бол Great Britain pound дээр тийм ээ. Их Британи улсын pound дээр ерөнхийдөө бол GDP гарч ирэх нь байна. Нэг тийм
бас ерөнхийдөө бол зөвхөн өндөртэй гэсэн. За 5 дахь өдөр орой буюу 10 цагт хэдүүлэнгээр мэдээж гардаг premium consumer sentiment тэгээд premium inflation expectations гэсэн юм дараагийн гол анхаарлыг өвч татаж үлдэх юм байна. За тэгээд мэдээж 5 дахь өдрөөс хойшоо 10 цагаас хойшоо бол том өдөр бол тэгэхээр сент гэдэг юм бол айгүй уншиж болмоо гэж хэлж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсэг дээр заавал тооцтой шүү маа. За тэгээд мэдээж ойл алтны хувьд бол угаасаа ойлгомжтой. За тэгэнгүүт алтны хувьд гэх юм бол хэдүүлээ заавал хүмүүс хэлж байгаа. За энэ зургийг мэдээж хэдүүлээ хэмнэлтний үлдэн том цагийнхан зургуудыг бас л хамт харна. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа анализээр дахин уулзтлаа. Баяртай. За тэгээд энэ 7 хоногийнхан арилжаанда арилжаачд техник шинжээчтэй бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд дараагийнхаа анализээр уулзтлаа. Баяртай.